Заримдхан удаан хугацааны дараа шинэ бичлэгээр олзож байна. Энэ удаагийнхаа бичлэгээр Blurry Boss эмээх нэртэй 2025 онд гарсан нэгэн сонирхолтой цуврал ярьж өгөхөд бэлэн болсон байна. Энэхүү бичлэгтээ минь хамтран ажиллаж буй Just Brand-тэй баярлалаа. Just for a moment. өөрийгөө чөлөөлөх хамт цоошин час хийсэн хамт just for a moment. Нэг эрдэмтэн 600 гэрлийн жилийн зайнаас дэлхий рүү тодорхой давтамжтай ирж буй долгионыг олж илрүүлээд бусдад дуулгаж буй зураглалаар кино маань эхэлдэг. Гэхдээ тэр долгион нь ямар нэгэн нууц мессеж эсвэл ямар нэгэн дохио гэхээс илүүтэй нэг төрлийн вирусны заавар маягийн зүйл байсныг нь нотлого анзаардаг. Ингэснээр эрдэмтэд маань тэр зааврын дагуу шинэ вирус гаргаж аваад түүнийгээ янз бүрийн амьтад дээр туршиж үзсэн ч харамсалтай нэг л үр дүнгээ өгөхгүй л байв. Гэхдээ олон амьтад дээр туршсны эцэс тархан дээр турших ээлж ирэх бөгөөд манай хэд угаасаа л үр дүнгүй юм байна гэж бодоод ерөнхийдөө бууж өгөх тал руу олчихсан байж байтал гинтэл нэг өдөр туршилтанд нь орж байсан харахнуудынх нь нэг нь ухаангүй олчихдаг. Тэгэхэр нь яасан юм бол гэж бодоод зүрхнийхэн цохилтыг мэдэрч байтал нөгөөх нь гин тухайн оронгуудаа тусламж үзүүлж байсан эрдэмтнийг хазчаад зогтоочхав. Тэгтэл удалгүй нөгөө хазгалсан эрдэмтэн хэсэг татганаж байгаад буцаад хэвэн болонгуудаа хамтрагчаа өнсөгтөөдөө л нөгөө үндэ халдвараа дараачихan тэр. Ингэснээр юу ч мэдээгүй байсан бусад ажилчидтай халдварыг хорвын дотор л дараачдаг. Тэгээд зогсохгүй нөгөө халдвар авсан ажилчид хоорондоо юу ч ярихгүй мөртлөө маш сайн зохион байгуулалтаагаар өөрсдийн халдварыг хот даяар магадгүй дэлхийн даяар дараах ажлыг шуудхан л хийж эхэлдэг. За энд нэг иймэрхүү юм болж байгаа хооронд хэдүүлээ киноныхаа гол дүр болох Geralt-тай танилццгаая. Манай хүн бол уран зохиолын номын зохиолч бөгөөд түндэж нийлэлтгүй авьяастай амжилттай яваа нэгэн. За тэгээ манай хүн ээлжид номынхаа нээлтэнд очиж уншигчдтайгаа жижигхэн уулзалт хийчихэд боцох үеэр Carol маань одоогийн хийж байгаа ажилдаа тиймч дуртай биш гэдэг нь харагддаг. Гэснээс манай хүн ижил хөөстөн бөгөөд менежер эмэгтэйтэйгээ хосын харилцаатай юм байна лээ. За тэгээ манай хоёр боцох замдаа альжаалаа дайлъя гэж бодоод нэг газар орж хальтын мууц сухаар болох бөгөөд одлого тамхилахаар гарцгаах үед дээгүүр нь нэлээд олон онгоц яг зэрэгцээд нисэж өнгөрсөн байгаа нь харагддаг. Өмнө нь ийм зүйл харж байгаагүй учраас сони юм даа гэж бодоод зогсож байтал барнаас гарч явсан нэгэн залуу машинтайгаа хөдөлсөн даруйтаа юм өргөө зогсчихв. Geralt санаан зовоод яваад очтол ямар ч ухаан мэдрэлгүй болчихсон байхлаар нь дасарчсан юм байх таа гэж бодоод найз бүсгүдээ хэлгээтэл тэр нь ч гэсэн гинтэл ухаан алдаад унчхан тэр. Яхаа мэдгүй байсан Carol маань бар руу орж тосломж үсэх гэтэл дотор байсан бүх хүмүүс татганаад гацчихсан байдаг. Тэгэхэр нэг хүний утсыг шүүрж аваад 911 руу залгасан ч харамсалтай амжилт олсонгүй. Гэлээгээ тайртай үнэ зүгээр харсаар агаад өгүүлэлтэй нь биш шууд өөрөө эмнэлэг рүү өргөе гэж бодсон ч тэдний машиныг өнөртүүлэгчээр шалгуулад хэвэн бол астаг тохиргоотой юм байна лээ. Тэгэхэр манай хүн шууд нөгөө хамгийн их осолддог залуугийн машин дээр найз бүсгүйгээ ачаад эмнэлэг рүү хөдлөхөөр шийддэг. За тэгээд бөө юм болж арай гэж нэг юм суулгаж аваад явж байтал замд нь байсан цагдаагийн машин хохолчихсон. Тэгээд зогсоохгүй хот дээр даяараа эмх замраагүй болсон байгаа нь харагддаг. Ер нь бол тэр бааранд байсан хүмүүс тохиолдсон зүйл хотын бүх хүмүүс тохиолдсон юм байна лээ. Гэхдээ манай хүн найдлага тээсээр эмнэлэг дээр ирсэн ч мэдээж ойлгомжтой яг л бааранд байсантай адилхан дүр зураг. Ингэснээр нэг хөдөлгөй түүний найз бүсгүй тусламж авч чадлагүй байсаар харамсалтайгаар хөдөлдөг. Гэтэл яг энэ үеэр эргэн тойронд нь байсан бүх хүмүүс гинтэл хөдөлж эхлэх бөгөөд бүгдээрээ нэг хүнээс тушаал авчихсан юм шиг л зэрэг хөдөлж байгааг нь стооцох юм бол хэвэн мэтэл харагддаг. Босод хүмүүс иргэд хэвэн болж байхад ягаад зөвхөн Carol-ийн найз бүсгүй өөд болсон гэхлээр яг энэ сонин нөлөөнд автаа татах нь хуярээ толгоогоороо эвгүй унснаас болсон юм байна лээ. Тэгэхэр манай хүн нэгэнтэй нуулзаад юу болоод байгаа юм бол гэд асуусан чинь ямар ч үгийн зөрөөгүй шууд л манай хүнийг үнсчихдэг. Үнсэн зорилго нь бол ойлгомжтой Carol вирусээ алдаах гэж үнсэж байгаа. Гэхдээ ягаад ч манай хүнд энэ вирус нь нөлөөлдөггүй. За ингэснээр ер нь л хэвэн биш байгааг анзаарсан Carol маань шуудхан л найз бүсгүйнхээ цогцыг аваад гэрлөөгөө цогтохоор шийддэг. Гэтэл түүний зам таарлсан бүх хүмүүс эргээд хэвэн болсон байх ба маш сайн зохион байгуулалтайгаар нэг нэгэндээ тусалж байгаа нь харагддаг. За тэгээ манай хүн явсаар байгаад гэртээ иртэл гэрийнхээ түлхүүрийг марцчихсан байхан тэр. Гэтэл хөршийнх нь хоёр хүүхэд гарч ирээд гадаах цэцгийн савныхаа доор нөөц түлхүүрээ үлдээсэн гэдгийг нь хэлж өгдөг. Шалгаад үзтэл нэрэл ойж байна. Тэгэхэр манай хүн айц сандарсандаа намайг ганцаараа өмнө орох гэд хэлсэн чинь тэглгүй яах вэ гэж хэлээд л хөршүүд нь бүгдээрээ хэдхэн хормын дотор л нөгөөд яваад өгдөг. За тэгээ гэртээ ороод хамаг юмаа төгжиж аваад яг юу болоод байгаа талаар мэдчих санаатай зурагтай асаад л засгийн газраас мэдгдэл хийж байхтай таардаг. Гэхдээ сайн ажиглаад таарсан чинь мэдээний доогоор энэ дугаарлуу залгаараа Geralt гэсэн мессеж урсаж байгаа нь харагддаг. Манай хүн шууд тэр дугаарлан залгатал нөгөө зурагтаар мэдээлэл хийхээр гарч ирсэн засгийн газрын ажилтан ярьж эхлэх нь тэр. Юун төрөнд өнөөдрийн болсон явдал чамд үнэхээр аимшигтай маш зочиртон байсан гэдгийг ойлгож байна.
Санаатаагаар биш ч гэсэн чамд ийм зүйл тохиолдсонд бид маш их харамсаж байна. Ялангуяа найз бүсгүй хөл чинь илүүтэйгээр харамсаж байгааг хүлээн авна. Үүнээс гадна чи юунд ч санаа зовох шаардлагагүй гэдгийг хэлмээр байна. Гэхдээ ойрын хэдэн өдөр гэрээсээ бидгийг гараарай гэж зөвлөе. Учир нь гадаа хойдол баг зэрэг эмх замрааг байгаа бөгөөд бид яг одоо энэ бүхнийг хэвийн байдалд нь оруулахаар ажиллаж байна. Мөн дээрээс нь хэрв чамд ямар нэгэн зүйл хэрэг болох ч юм уу эсвэл бидний тусламж гаргах юм бол огтхон чиргэлцэлгүй тэг дугаарлуу залгаарай. Бид чамд туслахдаа үргэлж баяртай байх болно. Гиснээс чамд биднээс асуух асуултын үйл чөлөөтэй асууж болно шүү гэхэд манай Карол энд яг ямар новшин болоод байгаа юм бэ? Дэлхийн харийнханд эзлэгч гэсэн юм уу гэж суудаг. Үүний хараа засгийн газрын ажилтан юу болоод байгааг нь тайлбарлаж өгдөг. 10 сарын өмнө бид нэгэн харийн долгион хүлээж авсан бөгөөд тэрийг нь ойлгоод үзтэл нэг төрлийн вирусны жор байж таарсан юм. Яг хизэнээс энэ дохио бидэнд рүү илгээгдэж эхэлснийг мэдэхгүй ч хамгийн чухал нь бид түүний тасламжтайгаар нэгдмэл оюун ухаантай болж чадсан. Ерөнхийдөө бол дэлхийн бүх хүн нэг оюун ухаантай хүн шиг болсон гэсэн үг. Тиймээс чи яг одоо дэлхийн бүх хүнтэй нэгэн зэрэг ярьж байна. Үүнээс гадна яг чамтай адилхан буюу бидэнтэй нэгдэж чадаагүй үлдсэн чамаас гадна 11 өөр хүн байгаа. Яг юу та бүхнийг биднээс өөр болгож байгааг нь мэдэхгүй ч бид удахгүй учрыг нь олоод бидэнтэй нэгдэх боломжтой болгоно гэж хэлдэг. За үүний дараагаар зураглал солигдож осолцсон хүмүүсийн зогцыг зөөрлөж буй Зоши гэх эмэгтэй рүү шилждэг. Гэтэл удалгүй түүнийг орлох хүн ирснээр Зоши ажлаа хүлээлгэж өгөөд нэг тишээ яваадаг өв. Мопед жолоодын явсаар нэг онгоцон дээр ирэнгүүтээ дэрэгэж гисэн өөрөө жолоодоод нисэж эхэлдэг. Эндээс харуул Зоши ч гэсэн нөгөө вирусын дөртөж нэгмэл оюун ухаантай хүмүүсийн нэг болсон бөгөөд энэ хэд маань оюун бодол нь нэг болсон учраас босож чадвар нь ч гэсэн нэгдмэл болсон юм байна лээ. Нэг үгээр бол энэ вирусын дөртсөн дэлхийн бүх хүмүүс одооноос эхлээд шилдэг нисгэх, шилдэг тогооч гэх бүх чадварыг хуваалцаж байгаа учраас бүх зүйлсийг л хамгийн сайнаар хийж чаддаг болсон гэсэн үг. Харин нөгөө талд Карол маань зүгээр л юу ч бодолгүй тасартлаа угаа дунтаад өгсөн бөгөөд өглөөс ирэх үед мэдээж ойлгомжтой юу ч өөрчлөгдөөгүй бодит байдал яг л хэвээрээ. Гэхдээ инглихэд зүгээр л гутраад суугаад байж болохгүй ямар нэгэн зүйл хийх ёстой. Харин түүний хийх эхний зүйл бол найз охиныхоо цогцыг оршуулах. За яг ингэж байж байтал Карол дээр Зоши ирээд жаахан ус суугаад амрахгүй бол чи яг наршихны тиймээс бидний санаа зовоод ирлээ гэд өрөөд ирдэг. Тэнгэр дээр хаасайгүй дороонууд байдаг бөгөөд тэдний тусламжтай гадаа явж байгаа манай хүнийг яг юу хийж байгааг нь мэдэх боломжтой юм байна лээ. Тэгээд тэрүүгээр харж байгаа санаа зовоод ирсэн нь нээдэг. Гэхдээ мэдээж зөвхөн гадаа байх үед чинь л чиний аюулгүй байдлын төлөө чамайг ажиглах болно. Харин чи гэртээ орох үед бид чиний хувийн орон зайд чинь алдахгүй гэж хэлдэг. Харин Каролын хувьд түүнийг дорооноор юу хийж байгааг нь олж мэдээд ирсэн нь сонирн биш. Түүнтэй уулзгаар ирсэн хүн нь түүний анхаарлыг энэ бүхнээс илүүтэйгээр татсан байдаг. Учир нь гэвэл Каролтой уулзгаар ирсэн Зоши Каролын нэг алдартай зохиолынх нь гол дүртэй усны тусал мэт адилхан байсан бөгөөд хамгийн гол нь эмэгтэй хүний дүрээр ирсэн Карол сонь санагддаг. Ягд гэвэл ном болж хэвлэгдэн гарахтаа тэр дүр нь эрэгтэй хүний дүрээр гарсан бөгөөд тус дүрийн анхны хөвлбөр нь эмэгтэй хүн байлгаар төлөвлөж байсан юм байна лээ. Гэхдээ тэрийг нь Карол болон түүний найз охин хоёр л мэдэж байсан. Тиймээс яаж энэ бүхнийг мэдсэн с сэжигтэй санагдаад асуутал Каролын найз охин нь өөд болохынхаа өмнө хэдхэн ормын хугацаанд тэдний нэг болсон бөгөөд энэ үеэр түүний бодолд орсон жийг нь тэд мэдэж авсан байдаг. Удалгүй оройчволз найз охины оршуулсныхаа дараагаар өөртөө адилхан хувраагүй үлдсэн хүмүүсийн талаар асуудал өмнөх 11 дээр нэг хүн нэмэгдсэн бөгөөд ингэснээр Каролыг оролцуулаад нийтдээ 13 хүн болсон гэж хэлдэг. Мөн тэдний 5 англиар ярьж чаддгийг нь мэдээд шууд тэдэнтэй уулзаж болох уу гэж асуулгатай бүгдээрээ зөвшөөрөв. Яг нь босод хэдтэй нийтийн тусламжтай ямар ч асуудалгүй орчуулуулаад уулзаж болох ч Каролын хувьд энэдэд ерөөсөө итгэхгүй байгаа учраас яг англи хэл мэддэг хүмүүстэй л эднээс тусдаа уулзахын тулд зөвхөн англи хэл мэддэгтэй нь уулзах гэж байгаа юм лээ. Зангснэр шуудхан цаг товлоод бүгдээрээ уулзалдах бөгөөд хамгийн сонирхолтой нь тэр хувраагийн үлдсэн 12 хүний дунд Одгонбаяр гэдэг нэртэй нэг монгол ах явж идэв. Гиснээс бусад бүх хүмүүс зүгээр л энгийн онгоцоор нисээд ирж байхад Гумба гэд нэг нөхөр бүр амар сүртэй том хувийн онгоц цөлгөлж гисэн бусдаасаа жаахан хоцроод ирдэг. Иймэрхүү маягтай байгаагаас нь харахад дэлхийд ийм зүйл тохиолдоод азар хувирлын үлдсэндээ мань хүн бол нэлээд баяртай байгаа нь хүссэн болгоноо нөгөө идээр хийлгээд сайхан эрх дураараа хаан шиг амьдарч байгаагаас нь харагддаг. За тэр ч яах вэ? Ямар ч тач ингээд манай хэд цугласныхаа дараа нөгөө идэд юу ярьж байгаагаа мэддэгдүүлэхгүйгээр тусдаа ярилцаж болох уу гэж асуудал мэдээж болно гэж хэлсний дагав манай хэд тусдаа өрөөнд орж байгаад ярилцахаар болдог. Гэтэл харамсалтай нь тэдний ярилцлага Каролын төсөөснөөс бүр шаал эсэргээрээ олж эхэлдэг. Уг нь бол босон ч гэсэн өөртөө найдалхан урдхан шиг л дэлхийг буцаагаад хэвэн болохгоор хичээж байгаа гэж бодоод л энэ уулзалтыг зохион байгуулсан шүү дээ. Гэтэл Карол ганцаараа л тийм бодолтой байсан байж таардаг. Ихэнх нь одоогийн нөхцөл байдлыг тийм ч хүн байгаа гэж бодохгүй байгаа мэн лээ. Учир нь тэд гэр бүлийнхээ хайртай дотны хүмүүстэйгээ яг л өмнөх шигээ амьдарч болж байгаа бөгөөд өөрсөө хүмүүс ч гэсэн манай хэдэд ямар ч дарамт шахалт учруулахгүй харин ч эсэргээрээ манай хэдэд анхаарал хандуулж халамжилж байгаа.
Дээрээс нь тэд нар нэгдмэл болчихсон учраас ерөнхийдөө дэлхий дээр дахиж дайн дажин гэмтэрэг гарахгүй их тайван тогтсон л гэсэн үг. Мөн тэд манай эдтэй сайхан харьцахаас гадна амьтад дургамал байгаль дэлхийгээд бүгдийг нь хайрлаж арьцдаг бөгөөд бүх амьтдыг суллаад байгальд тавьсан байдаг. Дэмэс уулзсан хүмүүсийн ихэнх нь одоогийн нөхцөл байдлыг нэг их өөрчлөхийг хүсэхгүй байгаа бөгөөд тэрч бүхээл тэдний нэг бол чадаагүйтэй харамсаж байгаа ч хүн байдаг. Гэсэн Карл маань чадлаараа л энэ бол буруу дэлхийг буцаага тэвэнд нь оруулах хэрэгтэйгээ тайлбарлах гэж оролцсон ч тэдний хэн ч Карлыг сонсдоггүй. Ингэснээр ерөнхийдөө санал нийлэхгүй гэдг нь тодорхой ойлгосон байсан ч нэмээд Карл маань хоол идэж явах үедээ хэдрүүлж угаад агсан тавиад бүрэл нөгөө эдийнхээ дургуг нь өргөчгдөг. Өглөөс ирэх үед бүгдээрээ түүнийг орхиод явчихсан байх ба Гумбал ганцаараа үлдсэн байдаг. Гумбагийн хувьд бол Карлд нэг сүртэй орлаагүй л дээ. Гэхдээ сэргээрээ бас сайн хандах гэж ч үлдээгүй бөгөөд манай хүнтэй хамт ирсэн нөгөө зоошоо таалагдаад байсан учраас түүнийг аваад явж болох уу гэж суух гээд л үлдсэн юм байна лээ. Ядчахт манай энэ Гумба бас нэлээд хөөхөмсөг гаралтай. Карл яхаа ихэндээ өө тэгээд надад хамаагүй энэ гэж байсан ч эцэст нь ягаад ч юм гинтэл зоошоог өгж явуулахаа болчихдаг. Зангснаар Карлийн уулзалт ерөнхийдөө бүтлгүүтлээр дуусах бөгөөд буцаж явах үедээ нөгөө шинээр нэмэгдсэн хүний талаар асуухад тэр нь ерөөсөө нийтдээ холбогдохыг хүсэхгүй ганцаараа л байгаа юм байна лээ. Яг нөгөө нь л нийтдээ холбогдохоос татгалзаад байгаа болохоос тэр хүний утасны дугаар энтернд байгаа гэдгийг сонсоод Карл маань шууд л тэр хүнтэй холбогдохоор шийддэг. Нилээн дуудуулж байгаад арай гэж холбогдсон ч нөгөөх нь огт ярилцах бодлого зүгээр л өдөөс нь баахан харааж байгаад тасалчгав. Хариуд нь Карлч бууж өгөлгүй бузар залгаад яг өөртөө адилхан хараачгаа тасалж явдаг бөгөөд ингэснээр хөврөөгөө үлдсэн үнтэй харилцаа холбоо тогтоох сүүлчийн боломжоо алдаж байгаа юм л та. За тэгээд нэг хөдөлгөөн гэртээ буцаж ирэх үед зэтгэлээр унчихсан байсан Каролыг дэмжихийн тулд нөгөө хэд маань түүний илгэмжнүүдийг нь цуглуулж өгдөг. Гол зорилго нь X найз үсгийн түн зориулаад онлайнаар бэлэг захиалчихсан байсан бөгөөд өгч чадаагүй бэлгийг нь түнд өгдөг. Гэтэл сэргээрээ найз охиных нь дурсамжийг ашиглаад имерхүү зүйл хийгээд байгаа нь Карл таагүй санагдсан учраас түүний талаарх дурсамжийг дахиж битгий ашиглаараа гэд нэлээд хатуугаар хэлдэг. Яг манай хүн хайртай хүнээ ганцаараа л дурсмаар авахд хэн нэгэн огт танихгүй хүн өөрөөс нь илүү мэдээд байхлаар хэцүү байсан баг л та. За үүний дараагаар хэд хоног ямар чивтэх бөгөөд хоолонд жидэхгүй хөвтөд байсан болохоор нөгөө эдийн санаа зовоод хоол бэлдээд Карл руу явуулдаг. Гэхдээ эсэрхүү Карл маань юу гэж тэдний хоолыг идэхв нөгөө хоолыг нь асгаж хайжгаад өөрөө дэлгүүрээс хүнс цуглуулад хоол иж идэ гэж бодсон ч ордог байсан дэлгүүрийг нь хоослоод хийчихсэн байдаг. Гайхаад нөгөө өдрөө залгахдаа л бүх хүнсээ удаан хадгалахын тулд нэгдсэн газар төвлөрүүлчихсэн юм байна лээ. Тэгэхээр нь Карл тэднээс би та нарын хоолыг идмээргүй байна. Зүгээр л миний ордог байсан дэлгүүрийг буцаага тэвэнд нь оруулж өгч болох уу гэж асуутал дорхноо л бүх бараагийн дүүргээ тэвэнд нь оруулчихдаг. Ингэснээр Карл маань бүгд бүтэн том супермаркетыг шинэ бараагаар дургуулж аваад хүссэн сонголтоо хийгээд хоолоо хийж чадах боломжтой болов. За тэгээд сайхан хоолоо идчихээ зөрөгтэй үзээд өвдөж байтал гинт тог нь хальт тасрангуудаа нэг хөдөлгөөн буцаад өрөөд ирдэг. Мэдээж энэ нь нөгөө хэдийн гаргасан алдаа байсан бөгөөд хотын тогийг унтраах гэж байгаа цамсргүй Каролын гэрийн тогийг давхар тасалчихсан юм байна лээ. Учир нь тэд чүн ажилдаггүй учраас хотын тогийг дэрчигтэн унтрааж хэмнэлт хийдэг бөгөөд энэ үеэр цамсргүй Каролын тогийг тасалсандаа тэр даруйдаа залгаж уучлалт гуйгаад өөр хөсөх юм байна уу гэж асуудаг. Манай хүн ч угаасаа ууртай юм болохоор зөвөр надад нэг гар гэрнад байвал аваад ир өөр хүсэх юм байхгүй гэд ёжлож хилээд уцаа тасалсан чинь нөгөө хэд нэх өөрхөн таныг эгөөдөж хэлсэн байх гэж бодсон л доо. Гэхдээ юмыг аж мэдхөв танд үнэхээр хэрэг болсон байж магадгүй гэж одоо даваад ирлээ гэд түрээд ирдэг. Мэдээж манай хүнд тэр нь хэрэггүй байсан л да. Гэхдээ ингээд нэгэн түрээд ирсэн болохоор манай хүн зоошиг хань татаад хамтдаа жаал юм арангаа аваад сухаар шийддэг. За энэ өөрсөн хүмүүс үлцэн хэдийгээ өөрсөж чигээ болохын тулд тасралтгүй туршилт хийж энтэл дээр ажиллаж байгаа бөгөөд аль чадлаараа л үлцэн хэдийгээ өөрсдийнхөө игнэд нэгдэхийг хүсэж байгаа юм байна лээ. Үнийг нь сонссон Карл та нар үргэлжил таны амнаас таны ирээдүй зөвхөн таны гартал байгаа гэж хэлдэг мөртлөө яагаад намайг өөрсөж чигээ болох гээд байгаа юм бэ гэж суухад хэрвээ чи нурын хажуугаар явж байтал хэн нэгэн живж байгаа нь харагдвал тэр хүнээс тусламж хэрэгтэй юу? Эсвэл би чам руу аврах зарах шидэж үгүй гэж асуух байсан гэж юу? Мэдээж үгүй. Чи огтхонч бодохгүй, огтхонч хэрэгэлцэхгүй түүнээс бүр асуух чүгээр шууд л захиргаыг шийдэх байсан. Ер нь бол бид чамд туслах гэж байгаа учраас чиний сайн сайхны төлөө л ийм зүйл хийж байгаа гэдгийг ойлгоорой гэж хэлдэг. За тэгээд энэ мэд яриа өрнөж байтал Карлч нэлийн согтох бөгөөд нөгөө гэрнатыг нь угаасаа надад аюултай зүйл ингээд дураар нь өгчихгүй илгүү. Энд чинь мэдээж хуурамч үсттэй энтер гэж байгаад шууд нөгөөдхийг нь задлчихдаг. Гэхдээ мэдээж нөгөөх нь жинхэнэ байж таарлахгүй яах вэ? Ингэснээр өөрөө ч мэдлгүй жинхэнэ гэрнаа задлчихсан учраас зоошоо шуудхан л Карлыг гэрнатнаас нь чадлаараа олдуулаад дэлбэрэлтийг нь биеэр алхалж авардаг. Яг уг намжаа цонхоор шидэж гаргасан ч Карлыг хамгаалахын тулд баггүй дэлбэрэлтэнд өртсөн учраас эмнэлэгт хүрэгддэг.
Гэхдээ Азар тийм ч хүнд бэртэл аваагүй бөгөөд хэсэг хугацаанд амраад багахан амжилтгээ илгэчих бол удахгүй дэрдний гэхийг сонссон Гэрлийн маань сэтгэлэнд авширв. Гэхдээ хамгийн гол нь аюулгүй байдлын төлөө зүгээр л хуурамч гар бөмбөг явуулчихалгүй яагаад заавал яг жинхнийг нь өгж явуулсан юм бэ гэж асуутал хариулт нь маш энгийн буюу та биднээс асуусан болохоор шүү дээ л гэж хэлдэг. Тэгэхэр нуурч хүн ийм осол болж өнгөрсний дараа би та нараас дахин гар бөмбөг өгөөч гэвэл яах вэ гэтэл ямар ч хэрэгэлцээгүй бид танд өгнө гэж хариулдаг. Тэгэхэр нь багаар зэвсгээ өндрүүлсээр аваад эцэст нь дэлхийг сөрүүлж болохоор цөмийн зэвсэг өгөөч гэж асуувал яах вэ гэхэд хариулт нь яг ижилхэн буюу бид таныг аз жаргалтай болгож ил байвал хүссэн бүгдийг чинь өгнө гэж хэлдэг. Ингэснээр Carol маань хэрвээ хүсгэл юм бол зүгээр л дэлхий дээр цөмийн бөмбөг унгагаад л энэ бүхнийг дуусгахж болох юм байна гэдгийг ойлгож яваар киноны маань 3 дугаар анги дуустдаг. За кино маань нийтдээ 9 ангитай бөгөөд үлдсэн 6 ангийг нь 2 партад багтаагаад оруулах байх гэж бодож байна. За тэгээд эцэст нь бичлэг таалагдсан бол дараагийн өнөдөө дараарай. Дараах хэвшлэр уулзлаа. Түр баяртай.